өглөөний мэд. За өнөөдөр бол нэгд өдөр тэгээд би ажилдаа авах гээд бэлдсэн байна. Өнөөдрийн хувьд тэгвэл гадаа нэмэх 23 градус тэгээд би өнөөдөр бар би болсон. Тэгээд өнөөдөр ийм яв ягаан хувцас хаслал өмссөн. Тэгээд цүнхний маань хувьд бол ягаан. Тэгээд ягаан талтай нөгөө нэг гонжоос асан баха бар бинтийн амнуудэр нүрэ бодсон. Чимэл зүүх юм биш үү? Чимэл. Тун арай том байна. Тийм үү? Дээс ямар ч ихсэн энэ эмгийг сонгочлоо. Тэгээ гадаараа өмсөхгүй бол гадаа одоо бол арайч 23 градус болоогүй нэ. Юу өмсөх вэ? No! Галзуу харагдчих. I don't know. Юу ч гой харагдахгүй байна. Ямар ч гэсэн нэг юм өмсөг гарахгүй алиасаа хоцорлоо. За ямар ч гэсэн зүгээр Jensen бичаг өмсчлөө. Өглөөний хоолыг өөртөө гэдэг. Миний өглөөний хоол бол ус байлаа. Би ажил дээр ирсэн байгаа. Тэгээд хоцроогүй ирсэн ямар ч гэсэн миний өглөө суусан такси чанга такси байсан, муухай унжтайсан. За тэр ч яах вэ? Тэгээд одоо өдрийн хоолны цаг болж байна. Би яг юу идэхээ бол мэдэхгүй байна. Юу идмээр санагдаж байгаа тийм бодол авч ирэхгүй байна. Зүгээр гараад тааралц ихний юм аваад идчих. Би сая офис дээр ингээд мэдрэл мартам шиг суусаар агаад миний хоолны цаг дуусаж байна. Тэгээд хоол идэхэ боллоо. Зүгээр соёл худалдааны төвөөс бичэн авч идэхэд шиглээ. Эндээс зүгээр нэг бичэн нэг ундаа ир авчт юм уу? За зүгээр ус бичээ ир авчлаа. Уг нь жимс авч идэ гэдэг нөгөө нэг бөөрөлцөг мэдэн шүү дээ. Бөөрөлцөг нь тэгээд хүрээнүүд авч идэ гэсэн чи амар үнэтэй. 100 г, 200 г ямар ч гэсэн амар жижигхэн савтай бижиж 13,000. Тэгээд би сая энэ бичээний бас хоёрыг 12,000-аар авч байгаа байхгүй. Тэгэхээр тийм жижигхэн жимс 13,000-аар одоо хоёрыг юм уу за дөрвийг авч иж цадна гэж бодохоор 50,000 төгрөг өрөөд жимсэн дээр өрөөд идэх эхлэв. That's so sad. Тэгээд хүнд хоол идэх гэсэн чи одоо хүнд хоол нь юу вэ? Зүгээр нэгдүгээр хоол, хоёрдугаар хоол мал идэх гэхэлээ айгу хүнд санагдаад байна. Би яг тийм амар хоол тэр үссэн бол биш байгаа юм ямар ч гэсэн бичээнээр гаргалчихъя. Өөр бас амар өсөд байвал гой хоол иднэ. Хай, би өнөөдөр нэрээ гадуур зураг авалттай байсан. Тэгээд ямар зураг авалттай гэхээр номнуудын болон манай зарагддаг бүтээгдэхүүнүүдийн зургийг гоё арчин хайж аваад гоё орчинд аавна гэдэг би дизайнертайгаа хамт ингээд гаад ирсэн байна. За өнөөдөр болохоор хоёр Nepco Kids буюу Nepco компаниас гаргасан чимээтэй номын санд хүрэлцэн ирсэн байна. Тэгээд чимээтэй номын сан маань өөрөө хаан дүүрийн Sky Garden-ы Winter Garden-аас Sky Residence-ийн Winter Garden байдаг тийм ээ. Тэгээд энэ орчин нь бол солиотой гоё юм байна. Тэгээд би айгүй 100 өдрөө 100 хувцас өмсч ирсэн байна. Өнөөдөр бас айгүй халуун өдөр байна. Тэгээд ямар ч гэсэн халуун цолдгүй материалтай, тааран материалтай хувцас өмсч ирсэн нас айгүй зөв сонголт болсон байна.
Сайн уу төлхөр хичээ. Жүүлэх гаргаарай. Шууд энэс нэрэж юм. Тийм бэ. За би цангасан учраас өөрийнхөө дуртай ундаг авахар шийдлээ. Халелуя, 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 халелуя. За яг одоо цаг 5 болж байна. Тэгээ би компани машиныг аваад зураг авалтанд гарсан байгаа. Тэгээ бид хоёрын ном авах зурагнууд маань биш номын зураг авалт маань дуусчлаа. Нийтдээ 30-40 зураг цуглуулсан. Тэгээд итүүгийн сургууль дээр нэрээ зураг авсан. Итүүгийн сургууль ямар гоё юм бэ? Тэр орчин нь би тэгээд сая сторигоо YouTube дээр оруулахаас тэгээд ийм артад машинаа тавьсан байсан байхгүй. Тэгээ би ийм артаас нэр ийм гоё гутал харсан. Тэгээ энэ гутлаа одоо өмсцөл байна л та. Тэгээд авир гоё гутлаасан 200 хэдээс хямдарсан гэлээ. 280. Тэгээ 280-аас хямдраад тэгээд 50% хямдрлаар нь гутал авчлаа. Ий баримтгүй юм байна. Гэтэ яах вэ? Тэгээд гоё гутал байна. Тэгээд таалагдлаа. Одоо компани руугаа буцаж ийн ямар ч гэсэн өнөөдөр хийх гэж зөвүүл хэрэгээ бүгдийг бүтээчихлээ. Айгу креатив, бүтээлтэй, үр бүтээлтэй өдөр байлаа. Тэгээд одоо болохоор компани руугаа буцаад компанийхаа машиныг буцаагаад өгөх хэрэгтэй. Тэгээд ажил таарч байгаа учраас гэртээ наа. Тэгээд би ялгуун брэндээ гуталтай гэж мэдээгүй. Тэгээд ийм хөөрхөн гуталтай юм бэлээ. Миний гутал надаас айгу таалагдж байгаа. Тэгээд хямдралтай үеэр нь авсан болохоор бас айгу таалагдж байна. Тэгээд амар хөөрхөн гуталгаа зүтэй тийм ганган. Энэ нэрээ манай компани машин болохоор юу яагаад вэ? Ийм л доо явж байна да. Би ч тийм доо сонсно гэж байх тий. Тэгээ бүглэрж гин ажлын цаг тарж байгаа болохоор бүглэрж байгаа ахaltaа. Тэгээд ийм л ганган уухан явж байна да. Ажил дээр буцаж ирлээ. Цаг яг одоо 6:30 болж байна. Тэгээ манай дизайнераас ажилтаа гэд бит хоёр офс дээр сууж байна. Би тэгээд өлсөд салаад авчлаа. Сивгийн би энэ салаатанд аягүй дуртай. Яг миний иддэг юмнууд байдаг. Юмнууд ч гэж тий. Зөв юм навч идмээр санагдсан юм аа. Тэгээ юм навчтай миний салаад байгаа. Тэгээ энэ бол миний орой хоол. Тэгээ миний өдөр бас үлдээсэн бичээ манаас үлдээсэн юм байна. Юматчаад хайрнаа. За өнөөдрийн ажлууд ямар ч гэсэн бүтэмжтэй. Цаг яг одоо 7 болж байна. Тэгээд би буцаж ирээд хийх гэж байсан юмаа хийцэн. Уг нь бол манайх 6-аас тартдаг. Гэхдээ ганц цаг нэгээс байна. Өнөөдрийн хамгийн гоё зүйл бол миний гутал байлаа. Би гуталтай амьд чанах юм байна. Гэхдээ нэг юм нь шүү дээ. Энэ гутал ингээд алхахаар би хэлчлээ. Энэ гутал ингээд алхахаар энэ шигтгэн ингээд нуглараад хүл өвтөгтэй юм байна. Гэтэ хөөхөн байвал тэр хөл өвдөх яах вэ? Би гутаа өмсөө явж байна. Одоо хүмүүс намайг гадаа явж байгааг хараад галзуу хүн байна гэж бодохоор тэгээд зуны хувцастай тэгснэ зуны сандалтай. Хүний юу гэж бодох бодлыг би одоо уншиж чадахгүй юм да. Нэрээ манай ажлын газар гоё яваад 3 давхартай болохоор нийтийн номтой. Тэгээд 2 давхартай болохоор хүүхдийн номын тасагтай. Тэгээд 1 давхартай болохоор кас байрладаг, бас бичиг хэрэг байрладаг. Өнөөдрөөс яг чинь маш гоё өдөр байна. Тийм болохоор би жоох алхаж жаад гэлгөө харахаар шийдлээ. Ямар ч гэсэн гэртээ ирлээ. Би сая гараад жоохон алхаад таксид гэсэн чинь такси олдсонгүй. Тэгээ угаасаа баг ажил тарж байгаа такси олддгүй юм дөө. Тэгээ тэр чигтээ алхаад хүрээд ирлээ. За миний өдөр нэг иймэрхүү өнгөрлөөдөө завгүй. Ганган адал явдалтай байсан эсхийг мэдгүй ямар ч гэсэн миний өдөр нэг
иймэрхүү өнгөрлөө. Тэгээд дараа болцсгай. Хүш би сая гэрте орж ирээд ингээ гараа харсан чинь миний бууч байдгүй. Би яав нөгөө Гуанжоогоос бүр копи буугач авсан гэсэн шүү дээ. Тэгээд тэр маань нэг мэдсэн чинь гаранд маань байхгүй байна. Тэгээд би баг гатаа хийсэн баха. Яг хоо компани ойр хавьд байж магадгүй л дээ. Эсвэл өөр газараа хайсан бол дуус.